зүүн баруунжигүрээс солондуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах харалтнууд, дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн, нар зөв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардемарна. Өвсгөл нутгаас тодорсон бүхийн тэрмэл хийж хөвчин дэлхийн хүчтэнгүүдийг хаяж явсан домог багшийн нүдэнд өртсөн байгалийн төгс өгөгдөл барцтай барилдаанд гарсан бас л гоёхан бардамнал. Үндэсний өсөлтийг түүн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн Гардемагна нэвтрүүлэг эхлэж байна. Манай өнөөдрийн маань зочин өмөр Төгсгөл аймгийн Галцсумын харьяат Монгол улсын начин Алтан гэрлийн давааны мурагдаад байна. Сайн байна уу та? За сайн байна уу. За та хэд маань сайхан хаварч гин үү? Сайхан зусгаж гин үү, тийм ээ? Тий. За таны одоо туслан тавлаг ажил төрөл сайн. Өө тавлаг сайхан байна. За ингээд юуны өмнө одоо танай малчин телевизийн хамт олонд баярлалаа. Одоо энэ зуны их сар гарч байгаа энэ сайхан улиралд энэ сайхан Гардемагна нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа та бүхэндээ баярлалаа. За тэгэлгүй яхаа тэгээд нэвтрүүлгийнхын бас таны хүүхэд насын талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Таны хүүхэд нас одоо хаана өнгөрөв? Төгсгөл аймагтаа Галцсамдаа өнгөрөв? Сүүлийн Улаанбаатар хотоос өөр газар өнгөрөв? За би одоо Төгсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Галцсумтай бол манай аав ээж хоёр холбоотой. Галцсуманд манай аав ээж төрж өссөн байдаг. Би ихээс тавуулаа. Тэгээд одоо айлын 4 дахь хүү гэх юм уу та. Тэгээд доороо нэг эмэгтэй дүүтэй нийтдээ тавуулаа. Ерөнхийдөө бол яг хуу Сүрнаас за төрж өссөн газар бол Төгсгөл аймгийн Мөрөн сум. За тэгээд яг одоо өссөн газар гэх юм бол тэр Төгсгөл аймгийн одоо яг ойрхон нэг 7 км-ийн зайтай Цагаан эрэг гэдэг газар өссөн. За тэр Цагаан эргээс бол сургуультай алхаж ирж очдог ийм байдалтай. Ерөнхийдөө бол нэг өдөр болгон нэг 14 км ирж очихын алхдаг. Ийм хүүхэд насыг өнгөрөөсөн юм байна. Тэгээд одоо яг хизээнээс эхлээд ингээ хичээлэх болов. Та ч бас урагшаа Японд явж чудаа бөхөр бас нэлээд хичээлсэн. Тийм Японд явж сурч чад ирсэн. Яагаад ирээ урагшаа явах болсон юм? За би Төгсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар 10 жилд анх одоо 1-р ангид ороод. За тэгээ ерөнхийдөө нэг 7-8 дугаар ангийн үед манай биеийн тамирын багш Баяраа гэдэг багш маань чи ер нь бүхэн бэлтгэлээ гэдэг байдлаар санал тавьсан. А мөн одоо Төгсгөл аймгийн Хурц арслан Давааны марслан гэж хүн байсан шүү дээ. Тэр хүн маань намайг бас чи барилдах хүүхэд байна. Чамд би зодог шуудаг ойж өгье гэж бас тухайн үед надад зодог шуудаг ойж өгчээсэн. Тэгээд би тэр зодог шуудгийг өмсөд бас аймгийнхаа өсвөрийн хүүхдийн барилдаа энтерт бол яг хөө бэлтгэл хийдгүү ч гэсэн орж барилдаад яг хөө сайн барилдаж чадахгүй ч гэсэн бас бүхийн тоосонд орж үзээд ингэ явдаг байсан. Тэгээд 8 дугаар анги Төгсгөл аймагт төгсөөд тэгээд Улаанбаатар хотод манай бас аав маань бас ажиллаар шилжиж ирэх болоод тэгээ Улаанбаатарт одоо нүүж ирсэн. За тэгээд одоо энэ шар хадны байд юм да 79-р сургууль гээд тэр сургууль 9-р ангида ороод тэгээд ерөнхийдөө яг 9-р ангид орох ч бас цуны амралт дуусаад бас энэ чинь хичээлийн хувцас сургууль юу илээ гээд ном дэвтэр цуглуулах маягтай. Тэгээ одоо энэ наран туул зах дээр аавтайгаа хамт явж исэн чинь нэг хүн бариад авсан намайг. Тэгээд тэр нь одоо энэ Монгол Улсын гавьяа тасгалжуулагч Цэди Шир багш маань байсан. Тэгээ аав маань одоо та одоо ямар хүн бэ юу вэ гэд одоо тухайн үед энэ өдөөнөөс ирсэн хүмүүс ч бас сандарж байгаа шүү дээ. Тийм байдлаар ингээ уулзсан чинь би дасгалжуулагч хүн байгаамаа танаа хүүхдийг одоо ингээ бүхийн клубтээ ингэж оруулах гэсэн гэдэг байдлаар ярилцсан. Тэгээд тэр үед манай аав маань бас хөрлөө ахта ярилцаад за ер нь Шир багштай үгүй гэдэг байдлаар. Тэгээд Шир багшийн шав анх болж исэн. Ийм түүхтэй юм байгаа. Тэгээд Шир багшийнхаа шаваар ороод 9 сарч боллоо сургууль эхэллээ. Тэгээ нэг 2-3 сар болж исэн чинь Япон улсаас нэг хүүхд шалгаруулж авах гэж байгаа мундаг багш ирсэн байна. Тэгээд
тэр шалгаруулалтанд одоо очиж оролцгээд. Тэгэл шар хаднаас автобусан суугаад спортын төв ордон руу явсан да. Нөгөө Шалгаруулалтанд орохоор. За. Тэгээ спортын төв ордон руу энэ ч бас замдаа нэг 2 3 чимхүүлнэ. Чимхүүлээд. Тэгээд дээрэс нь бас тэр автобус юм андуурч суудаг ч юм уу одоо офицер дээр нэг бууж явах шиг байгаа. Тэгээ офицероос тарилуусан суугаад. Тэгээ ямар ч ирсэн спортын төв ордон дээр багшийн дэдээс алхасаар хагаад ирээд. Тэгээд нөгөө самбын заал гэдгээ олдгүй. Тэгээ нэг төрж бодлосаар итэл нөгөө 4 цагаас нь хоцроод 4:35 гэж орж ирв. Тэгээд ирсэн чи ерөөсөө тэр нөгөө хүүхдүүд бэлтгэлдээ орцсон. Нөгөө Япон багш нь ингээд нөгөө хүүхдүүдийг ингээ хараад шалгаад ингээ сууж ирсэн. Тэгээ миний хувьд бол за хоцорчлоо одоо өнгөрсөн гэд бодолтой байж исэн Ширв багш. За чи одоо арчаагүй нөхөр шүү дээ чи одоо ингээд ирээд юунд оролцож чадсангүй. Чи одоо тэр Япон хүн ямар хүн байдгийг одоо тэр мундаг багш магшийг харчаа тэгээ яв гэд. Тэгээ бид нэр үүдэн сууж исэн байхгүй. Тэгээд бэлтгэлж орох ирэхгүй тэгээ үүдэн сууж исэн. Тэгсэн чинь тэр Япон багш хүн ингээд над руу ингээд хараад идэх байхгүй. Тэгээ одоо би ч бас хүүхдээсэн ингээл Японы зангуудаа л харж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө Япон багшийн ингээ орчуулагч над руу алхаж ирээд. За хичээнд хэдэн настай гэсэн би 16 таа гэсэн. Нөгөө Япон багш маань Япон багшд очиж хэлээ. Тэгээ нөгөө Япон багш чинь тухайн үед яг бэлтгэл хийжсэн хүүхдүүдийг орхиод намайг ингээ заалнаас авч гараад чи яг 16 таа юу тийм гэсэн. Чи ер нь Япон хүсэлтэй юу гэж тийм л гэлээ. Тэгсэн чинь аав ичийн зөвшөөрөх үү? Аав ичийн өмнөөс зөвшөөрнө өө гэж хэлээл. Тэгэл яасан чи юу нь бол за чи явна гэж байгаа бол би чамайг аммаар байна гэл. Тэгэл тэр дэрвдэ. Намайг одоо янз бүрийн байдлаар спорт дээрч тэр бэлтгэл хийлгэж тэр ерөөсө хараагүй. Тэгэл авчиж исэн ийм л төвхтэй юм байгаа. Тэгээд тэр багш маань сайхан тэгээ би чинь Японд очиод Японд очихор чинь тухайн үе дээр үе чинь манайх чинь 10 жилийн юутай байлаа шүү дээ. 8 төгсөөл тэгэл 9 10 төгсөөл ингээл их сургуульд ордог байсан бол очисон чинь энэ чинь 12 дугаар ангитай. Тэгээ би чинь нэгсэндээ 4 жил гарan 10 жилдээ сурсан гэх юм уу та. Тэгээд жудоогоор бас давхар хичээлээ. Тэндээ бас одоо Япон хэлийг сураад ингээд төгссөн. Тэгээд намайг Японд одоо 12 дугаар ангид төгсөхөд манай багш маань хэлж ирсэн. За даваа нэмтэй одоо ингээ Монголоос ирсэн. Тэгээд даваа нэмийг авчрахад бол бас би одоо ингээ даваа нэм анхны харцаар дурлж исэн гэдэг ингээ ярьж исэн. Тэгээд тэр багшийн тэр үгийг сонсоод би бас тэр төгсөлтийнхөө одоо баяр дээр ингээд нулимстай сайхан баярын нулимстай гэх юм. Тэр багш маань бас тэгээд намайг цаашаа их сургуульд явах, цаашаа ингээд сайхан суралцах, одоогоор хичээх бүх боломжийг бол хангасан ийм мундаг багш л Такаши гэдэг багш маань. Одоо бол яг хуу байдгүй. Багш маань бас нэг хэдэн жилийн өмнө болсон юм ба. 16 наснда явсан. Тэгсэн. За та чи 16 наснда бас улсын баяр наадамд 2 давж ирсэн юм л шүү дээ. Тэгсэн 2 Тэр талаар яриа шүү дээ. Гэхдээ тэр чин одоо яасан юм аа. Би өсвөр үед бүртгүүлэх гээд тэгээд бас нэг одоо юу гэх юм те маргаантай гэх юм уу. Өсвөрт намайг бүртгэхийгүй. Тэгээд тэр үчээс нэг насаа дарсан яасан хийсэн ч гэлээ нэг юм маргаан болсон юм аа. Том биетэй болохоор. Тэгээд одоо тэр шалтгаан одоо бас миний ч буруу гэж болох юм да. Нөгөө төрсний гэрчлэгээ үзэж байгаад яг нөгөө шалгаж ирсэн хүн чи өвгийнх нэрийг хэл гэдэг хөө. Тэгсэн чинь би чи нөгөө яг нөгөө өвг тэнэг хэлцээд өвгийнх нэрийг мэдтгүй. Тэгээд дээр үедээ тийм болгоч байсан юм уу? Аавсаа манай өвг хин гэдгийг ингэж асууж ч үзээгүй. Тийм явсан байгаа байхгүй. Тэгэл уг нь бол насандаа байгаад байдаг. Тэгээд өсвөртөө орж чадаагүй. Тэгэнгუут нь томчууд бүртгүүлээд тэгэл 2 давсан. За тэгээ өнөөдөр хоёлаа бас яриагаа хээрийн цайтай бас өргөжлүүлнэ. За баяртай цай жанжигдоо. байна сайхан баяртай цай ингээ хийхэрч бас гоё юм шүү. Хэри олцоо 90 цаг хамттай шүү. Хамттай тий.
Би одоо та бүгдтэй хоол хийж өгдөг. Гэртээ очихороо тий. За тэгвэл очичоод одоо насныхаа сайхан гарын хоолыг хас идэх нэ. Ай. За энэ одоо гарын бань шүү юм. Гарын байж. Нөрөн бүхчүүдээ бэлтүүлээ тэр ангөрөнөөс доктороо хөдөө гадаа гэж явахдаа бол тэгэл хэрийн цай ээж иднэс та. Идэлгүй байх уу тэгэл зуны үлрэл ийш ч наадамд явах. Тэгэл өвөл бас ийш тийшээ явах гэж ажлуудаар ч тэгэл дээрийн чих гоё шүү дээ. Тэгэл Монголд л ийм сайхан юм байна шүү дээ. Ер нь бол тэгэл дураараа энэ тэнд сайхан хоолыг идчихдэг. Дураараа асаачдаг тийм ээ. Тэрнээс бол бас энэ чинь өөр ус дорнд бол ийм бас байхгүй. Дураараа юм гэж бас байхгүй учраас бас манай монголчууд бас сайхан амьдарч байгаа шүү тий. Тэгэл байх. За цаамтаа. За сайхан байлаа. Баярлалаа. Сайхан. Цай очлаа. Тэгээд одоо хүний нутагт очихоор ч одоо эх орноо санах, аав ээжээ санах, нэг ар гэрээ санах гэл асуудал ирнэ нэст. Анх очоод юу яаж вэ? За ер нь тэгээд яг хуу одоо нэг Монгол туулгатны 100 эрхэм өнтер дээр ч одоо нэг асаа ширээ авраг ярьдаг шүү дээ. Арлаан байхгүй юу гэдэг. Тэгээд нэг ер нь яг хуу сумогийн спортч тэр жудогийн спортч тэр Японы одоо яг төрлөх те тухайн улсын одоо үүсгэн байгуулсан спортчууд. Тэгээ энэ одоо жудо гэдэг чинь өөрөө олимпийн төрөл болцсон. Тэгээд Японы одоо тэр олимп дэлхийн авраг гэдэг чинь одоо ингээд Японд л тэр одоо тоогоор одоо дэлхийд нэгт яваа ийм орн шүү дээ. Олимпийн авраг нь одоо эдэн зугаар гэж байдаг юм тий. Тэгэхээр яг хуу тэр өрсөлдөөнтэй мундаг орн л та. Тэгээд тэр Япон улсын одоо дэг жаяг дээрээс нь тэр үндэсрэхэг үзэлж байт юм уу? Тэр тал дээрээ бол одоо Япон улсад ирсэн бол тэр улсын ёсыг дагах ч үт юм уу тий. Тэр тэсвэр хатуужлын юм бол одоо дээр үйл гэж ярих юм байна л та. Ч одоо 25 жилийн өмнөх юм болж шүү дээ. Тэгэхээр чин дээр үеийн юм болж таарад байгаа. Тэгэхээр тэр үед бол одоо энэ хуулиараач тэр дүрм журмаараач тэр ер нь маш их хатуу байсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт гэх юм бол одоогийнх шиг ингэж юм хөгжөөгүй байлаа. Ерөнхийдөө захиагаар харьцдаг тий. Сардаач бишээ нэг 3-4 сардаач юм уу нэг утсаар ярих юм боломжтой байдаг ч юм уу. Ер нь жилдээ нэг 2 л утсаар ярьдаг байсан баг та. Тэгээд захиа бичин захианы хариун сарын дараа ирэн тий. Өмнө юу хийснаач мартсан. Иймэрхүү байсан. Тэгээ Японы хөгжил мэдээж одоо мундаг ч гэсэн яг тэр харилцаа холбооны тал дээр үл ийм л байсан. Тэгээд тэр үеийг даван туулахад бол бас одоо эргээд харахад бол өсвөр нас бол яг хуу эцэг эхийн одоо хайр халамжаас жоохон хөндийдөө тэгээд чангуй байсан. Тэгээд одоо ингээ явж байгаа хүүхдүүдийг ингээ харахад бол маш орчин сайхан болцсон. Дээрээс нь одоо өдөрт бол одоо хич одоо эцэгтэйгээ видео дүрсээр харилцаад ингээ ярилцчих боломжтой. Ийм үед бол нэг тийм гэрээ санах байдал нь бас жоохон бага одоо ер нь их хаятайхан болцсон болов уу гэж хардаг. Дээр үед бол бас чангуй юм байсан. За тэгээд таны өчигд одоо өөр Монгол хүүхд байв уу? За манай одоо найз байдаг. Инкитүрийн Баттур гээд бас жудоо өхөр хамтдаа мөр зэрэгцсэн хичээлжсэн сайхан найз маань байдаг. Тэг. Бид хоёр бол анх хамт очиж исэн. Тэг. За тэгэл одоо өөр улсад өөр соёлын шилтэй, өөр хэлтэй. Тэгэл тэр донд ч одоо хоёр монгол бол бие бинийгаа ойлгоно, нөгөө өөдөөс харж байгаа ангийнхан болоод нөгөө хүүхдүүд бүгд л өрсөлдөгч. Тэгэл бүх юмнаас нь сураал эхэлнэ шүү дээ. Нөгөө дэвжээний наанаас хуулаад. Тий, ер нь тэгэл анх тэр дөрвөн журам мэдэхгүй, дээрээс нь бас хөдөө өссөн хүүхдүүд ч бас өөрийнхөөрөө байх. Иймэрхүү одоо байдлууд бол байсан. Гэхдээ хүн чинь бас нөгөө
хичнээн хэл мэдэхгүй ч гэсэн юмыг хараад бас ингүүл болохгүй юм байна гэдэг байдлаараа тэр нэгт одоо сурж ялаа. Хоёр дахь юм бол бас тэр тухайн орчин гэдэг чинь хүнийг хүмүүжүүлээд өгч байгаа байхгүй. Жишээлбэл тэр цэвэрхэн одоо юм гоё орчинтой газар ч бас хүн чинь бие зүг авч явах хэрэгтэй юм байна. Эсвэргээрээ бас ингээд давааним гэдэг нэр биш. Тэнд бол монголчууд гэдэг нэр гарах учраас тэр нэрэндээ бас тэнд хичээж явах хэрэгтэй юм байна гэдэг ийм байр суурьтай байсан л та тухай. Тэгээд гайгүй сайхан ер нь бол хамт олонтойгоо уулзраа болоод төдөөдлгүй бас сайжраад одоо тэр өсвөрийн бүх Японы авраг энтерт бол оролцоод ингээд ирэхээр бас хүмүүс чинь шал өөр болоод ирж байгаа юм л. За ямар амжилтыг ер нь тэр арлын оронд гаргаж яваа та. Сургуулийн нэрийг бас нэлээд гаргаж ирсэн л гэж дуулсан. Сургуулийн нэрийг бол гаргасан. Тэгээ анх манай сургуульч бас нөгөө Гифүү мужи гэж жоохон одоо Токиогоос алсан аймаг л та. Гэхдээ сайхан сургуулийнхаа нэрийн өмнөөс барилдаад за аймгийн аврагт нь төрүүлж байгаа, олон хотын аврагт нь одоо төрүүлж үзүүлж байгаа. За тэгээд тэр бүх Японы одоо хай скул буюу ахлах сургуулийн авраг шалгаруулах тэмцээнд сургуулаа дээрээс нь тэр Гифүү аймгаа төлөөлж оролцож байгаа. Манай тэр Баттүр найз маань бас оролцсон, би бас оролцсон. Тэгэнгүүт ч нөгөө тухайн үед ч нөгөө Монголоос бас тийм гадаад оюутан ховор байсан учраас за энэ хүүхдүүдэд хаанаас яаж ирв гэдэг байдлаар бас Монгол орноос орчлох ч байт юм уу те. За энэ ч Монгол хүүхд юм байна гэж үзэхэр ч бас энэ монголчууд сумуугаар сайн байгаа. Гэхдээ одоо энэ жодоогоор бас монгол хүүхдийг авчир сургаж болох юм байна. Одоо Монголын бас ирээдүйн очийг бэлтгэж болох юм байна гэдэг байдлаар бус сургуулиуд бас ер нь нэлээ авч эхэлсэн л дээ монгол хүүхдүүдийг. Тэгээ одоо бол бүр их хүүхд их болцсон шүү дээ. Яг хөө тэр үед бол бид нар чинь нөгөө анхны хэд болохоор нөгөө сумуугаар ярьдаг шүү дээ, анхдагч гэдэг шиг. Ер нь тэр үед жодоогоор бол тийм л байсан. Залуу занд нь бас тэгээд өсвөр насыг тэр тухайн орчинд өнгөрөөнө гэдэг чинь бас нэг миний амьдралтай нэг тийм салшгүй холбоотой. Дээрээс нь бас нэг тухайн орны бас тэр ёс зүй соёлоос суралцсан хүн гэдэг чинь бас мэдээж ингээ очихоор сайхан санагддаг ч байд юм уу. Тэгээд тэр хоол унданд нь дасцсан ч байд юм уу. Цаг агаар нь ч байд юм уу. Тэр бүх талаараа бас надад их гоё санагддаг л та. Тэгээд тэгээ ойрхон жилдээ бас нэг 2-3 удаа очие гэдэг ийм бодолтой л байдэн штэ ер нь бол. Яг гоё л байдیں۔ Надад бол. Гэхдээ ер нь бол тэгээд одоо бас өөрийн сайхан нутаг эх орноо одоо муулах нь хайшин. Гэхдээ бол бодиттой юм бол тэгэл бид нар чинь бол нэг бараг 80-аас 100 жил хоцорцсон л яваа шүү дээ. Ер нь тэгээд тэр орны хөгжил бол Монгол бүтээл дэлхийд одоо тэгээд 1-2 л гэж яригдах газар шүү дээ. Тэгээд манай улс тэгээд утгахгүй хөгжихөөлгүүдэд тэгж л бодчих. Тэгэл техник технологич бай тэгэл бүхэл тал дээр дэлхийд эргүүлэгч орон учраас одоо яг хөө тэгээд Япончтой хамгийн нэг дутагдaltaй тал үүсэж байгаа нь бол яг хүн амын байдлаар нөгөө насжилтын хувьд жоохон хөгшрөлтөй өгдсөн. Тэгээд ажиллах хүчин байхгүй болцсон. Эсвэргээр яг манай Монгол залуучууд нөгөө дадлагжуулагтай ажилтнаж байд юм уу. Жишээлбэл энэ сургууль соёлоор сураад тэгээд их сургууль төгссөн хүнд бол ажлын байр бол Японд их бэлэн болцсон. Тэр талаараа бас яг Монгол залуучуудад тухайн орны бас боловсролыг эзэмшээд цаашид одоо бас ажил дээр гарч дадлагшаад тэгээд тэр залуучууд маань эргэж ирээд Монгол улсын хөгжлийн төлөө бас юм хийх ийм үе ирэх байхаа гэж би бас боддог шүү дээ. Тэгээд тэр орны ажлын байранд гарцсан хүмүүс бол тэгээд шал өөр л төвшөнд Монголд ирээд ажиллах байх л гэж боддог. Би 5 онд ахлах дунд сургуулаа төгсөөд тэгээд 5 оноос 9 он хүртэл Токиогийн Дайту Бунка гээд бизнес их сургуульд одоо суралцсан. Тэгээд тэр сургуулийг төгсөөд тэгээд тэр сургууль сурж явах хоорондоо бас их сургуулийн одоо жудогийн багт нь харьяалагдаж суралцсан. Тухайн сургуулийн бол одоо тэтгэлгээр намайг одоо сургаж ингэж сайхан сургуулийг төгссөн байнамаа. Тэгээд тэр хугацаанд бас би жудо өгөхөр барилддаг байсан. За тэгээ их сургуульд орсноос хойш бол
За Японд болдог Kano Grand Prix тэмцээн. За тэгээд одоо Зөв Азийн тэмцээн байдаг юм уу? Одоо энэ олон улсын тухайн үед ч одоо олон улсын одоо янз бүрийн дэлхийн цом гэдэг нэршлүүд байгаагүйс олон улсын тэмцээнүүд энэ төр эх орноо төлөөлөөд Японоос ингээд очиод оролцдог ийм байдалтай л байсан. Тэгээд 6-7 оны улсын аваргуудаар сургуулиасаа ирж оролцоод за эхний 3 дугаар байрт ороод ингээд явж байгаад 8 онд ерөнхийдөө бол бүх ард түмний спартакиад болсон. Тэр спартакиатаар 100 кг-д одоо төвшин боороо хөвтөр финалдаж. За тэгээд тэр тэмцээн дээр одоо ялагдсанаар ерөнхийдөө яг уу 2 номер гэдэг байдалтай. Тэгээд 8 оны одоо спартакиад дуусаа. Тэгээд чинь 8 оны олимп болчихж байгаа шүү дээ. Тэгээд манай жинд ч одоо олимпиад аврах төрсөн. Нас чадсуу, жин чадсуу юм байдалтай. Тэгээд би бас жудоогоор бол яг уу манай ахлах сургууль, их сургууль бол намайг бас олон улсын тэмцээн дээрээс нь одоо олимп дэлхийн аврахт барилдах боломжтой гэдэг байдлаар бэлдсэн. Бэлтгэгдсэн л одоо тамирчин байлаа шүү дээ. Тэгээд тэр үедээ одоо 8 онд ингээ ялагдаад тэгээд олимпиад аврах дээрээс нь одоо дахиад ингээ хичээгээд дараагийн олимпиад хүртэл ингээд би барилж чадах уу чадахгүй гэдэг асуудлаар ерөнхийдөө бол тэгээд тэр үеэс хойш за одоо ингээд дараагийн юмд барилдахад ер нь бол хэцүү байна гэдэг байдлаар жудоогоос жоохон хөндөрөх маягтай. За тэгээд 9 онд их сургуулаа төгсөөд ер нь миний хувьд бол за боломж байвал үндэсний өхөө бас барилдаад нэгэнт яг энэ бүхий спортыг дуртай бүхий спортыг сонгосон чинь ер нь энэ нэг орончил өрийн гэсэн бүхтэй байгаа байхгүй. Тэгээд манай үндэсний бүх ч одоо ингээл Монголдо одоо яг Монголын үндэсний өв соёл тээгч гээл Монгол улсын одоо ингээ сайхан бүхчүүд байгаа нь шүү дээ. Гэтэл одоо ингээл зэрэгэлдээ орон Казахстан ч гэдэг юм уу, Кыргызстан ч гэдэг юм уу, Уршаа уул Хятад ч гэдэг юм уу, хойш Орос ч гэдэг юм уу, тэ самб, Балданы самб ч гэдэг юм ингээл орон ч өөрийн гэсэн бүхий спорттой байгаа байхгүй. Тэгэнгүүт тухайн орон ч өөрийнхөө бүхэд хайртай, мэдээж л өөрийн орны бүх юм чи хайртай юм байдалтай байдаг. Тэгэхээр миний хувьд бол яг хөө тэр аль болох одоо олон орны бүхөр ингээ барилж үзье да гэдэг ийм байр сууриас ер нь тэгээд 10 оноос одоо Монголдо ирээд тэгээ ингээд олон төрлөөр барилж үзье гэдэг ийм сэтгэл зүгээр ирсэн л дээ. Тэгээ ирээл яг уу жингийн хувьд ч гэсэн одоо чөлөөтэй тавьсан. Тэгээд одоо үндэсний өхөр ингээд төвсглийн өвчтөнд хэмжээнд дайралтаад ингээд барилж эхэлсэн юм л төгтөө. Би ч 2000 оноос 10 хүртэл 10 жил болсон шүү дээ. Тэ. Тэгээд ирээд л барилцсан. Ирээл барилцсан. Би чинь яг аймгийн арслан болж байхдаа чи 27 настай. Хожим орсон тийм. Нилийн хөгшин залуу бүх байсан шүү дээ. Өөрийнх нь дээр үед хэдвэний зал авцсан. Авалгүй яг хуу би ирээд нэрээ 2010 онд наадмын бэлтгэлд гардгийг. Тэг хүн ч бас тийм нэг хор шар зөв хор шар бол байх л ёстой юм шиг байна. Тэгсэн. Сүүж ууланд гараад тэр залуу хөгчүүд нөгөө Баян чандманд бэлтгэлд гарцсан байсан. Тэгсэн чинь нөгөө том хөгчүүдтэйгээ ирээл бэлтгэл хийгээл тэгэл байжсэн чинь Мөнхбаатар арслан тэгдгийг. За аймгийн начнаас доош хөгчүүд нь орж хоол идгээд тэгсэн чинь би үлдээд наа. Тэгэл манай одоо энэ Бүрэгдэр Жарслан гээл одоо энэ Батням гээл энэ Аврын Батмөнх гээл энэ залуучууд ч сайхан бэлтгэл хийцээ өрсөлдсөн гой хоолнд ороод. Тэгээ би чи хоолноос мултраад. Тэгэл явах одоо тэр чинь цолно байхгүй юм чинь. Нөгөө өөрсдийнхөө бэлтгэл хийдэг юу буцаа явуулчихсан. Тэгээ замдаа одоо нэрээ манай үеийнхэн одоо тэр дүүнер чи хүртэл надаас доош байгаад байдаг. Одоо нэлээд баг цолтой хөлтэй аймгийн арслангууд байгаад байдаг. Тэгээ жоохон тэн дээр би хичээхгүй л ер нь жоохон хотлаа болцсон юм байна гэх. Гоцорцсон юм байна гэл. Тэгэл илүү их тэр жил хичээсэн. Тэгээд бэлтгэл дээрээ хичээсэн. Тэгээд тэр жилийн аймгийн арслан болоод. Тэгээ эх жил нь болохоор ч одоо хоол унд нь бараг л дундаас дээгүр. Тэ орчоорч бас их гоё санагдаад. Тэндээ хүн ч бас тиймэрхүү юм дээр их урам авд юм хэлээ шүү дээ. Тэрнээс хойш одоо та яаж наадчээ нөгөө 16 настайдаа улсын баяр наадамд барилчаад тэгээд арлын оронд 10 жил болчоод ирээд
Ахаад ингээд үндсийнхаа бөхөр барилдаад за тэгээд төрийн наадам зодоглоход тэр яаж барилж ив. 19 он хүртэл одоо та төрийн наадамд барилдсан баг. Тэгээ ерөнхийдөө бол яг хуу тэр өсвөр насндаа бол нөгөө хүүхдийн сэтгэл хөдлөл юм уу ивэл том цол ах юм байна гэдэг ийм бодолтой байсан. Тэгээд яг 10 онд ирээд барилдахаар тэр чинь манай үеийнхэн ч ерөөсөө улсын том цолтой хөгжүүл болсон. Тэгээд бас ер нь нэг тийм тэгээ тогтцсон тийм үе болчихж байгаа байхгүй. Миний хувьд ч нөгөө анхан шатнаас нь эхэлж идэг. Тэгээд яг барилдаад ирэнгуут чинь жудо гэдэг бүхий спорт, үндэсний бүхий спорт хоёрын тэр ялгаа чинь шал өөр болоод ирж байгаа юм. Нэгэсэндээ волейболын хүнийг чи сакс тоглол, эсвэл саксны хүнийг чи волейбол руу ор гэж байгаатай ялгаагүй. Тэгээд яг Япон улсад 10 жил жудогоор барилдсан гэдэг чинь өөрөө нөгөө нэг тухайн орны яг жудо ингэр ханцууны барилдаан гэдгийг сурцсан. Тэгээ өөр одоо мөхийн хувилбар байхгүй болчихж байгаа байхгүй. Тэрийг тэгээд одоо 30 руу дөгцсөн хүн чинь шинээр одоо сураад ч юм уу. Яг уу яг тэр үед одоо эргээд харахад бол залуу байсан байгаа байхгүй. Тэгээд тэр үед яг ингээд хажуудаа багштай за чи одоо энэ барьснаас ингэж барилдаад эсвэл одоо наад биеийн зогсолт мөксөлтөө ингэж солиоч гэдэг юм уу. Яг ингэж тулж ажиллаад ч юм уу ингэ явсан бол бас арай өөр байх байсан ч юм болов уу гэж бас хаяа боддгоо лээ. Яг л тэх байх л да. Тэсээ өөр юм хийж байгаа юм шиг санагдаад 10 жил жудоогоор барилцахаар тэгээ одоо бүр төсөрч нэс тий. Хүүхэд байхдаа би чи их гар мэхтэй хонгод нь, суйл нь, тахинд нь тэрий чи одоо шир багшаараа заалгаад тэгээд би чинь их гоё тэрийг ингэж яадаг байсан, хийдэг байсан. Тэгээд золохороо шахад татна. Ерөнхийдөө бас нэг бүрвжүү харцах шиг ингэж татж ирж байгаад ингэж шахад татдаг юм, тойруулж шахад татдаг тийм мэхтэй байсан байхгүй. Тэгээд яг ингээ Японд очиод тухайн үед яг Японы дүрм журам бол юу ч хийж болдгол байсан л та жудаа. Манай өгш бол ганцлан хэлчихсэн. Чи Японд ирсэн. За нэгдүгээрт энэ орны хэл соёлыг сурах хэрэгтэй. Хоёрдугаарт гэвэл чи жудогийнх нь яг жудо гэдэг чи ямар спорт гэдгийг чи яг дүрм журмын дагуу сурах хэрэгтэй гэдэг ийм байр суурьнаас надад зааж ирсэн. Тэгээ би чи яг тэр ингэр ханцуу очиод бариад авахар чи хүүхдүүд юм болохгүй юм чи. Тэгээл жоохон хэд унаад ирэхээр нөгөө сэжиж ороод хөлийн аваад цацаал ингээ шиддэг байсан. Тэгээ сүулдэ багш бол хэд сануулаа сүулдэ нөгөө хилээд ойлгохгүй бол маханчин сингээ гэдэг байдлаар тэгэл госуулж эхэлсэн юм чи. Тэгээ сүулдэ ингээд хонгодоод дахимдаад унгаагаад тахаар гарлуугаар одоо ингээд ороолгуулад ингээд ирэхээр хүн чинь ингээд нэрэл маханд нь сингээгээд ирэхээр сүулдэ ингээл явах гэхээр багшийн ташуур санаанд орол. За байлий гээл сүулдэ ингээл ингэр ханцуу болоод ирсэн. Тэгээ нэг жилийн дотор хүн тэгэл солигчдаг юм лээ. Тэгэн гот эсэргээрээ нөгөө ингэр ханцуунаас буцаад ингээ орох гэхээр болохоо ч. Ийм насч мэлээ явждаг. Насч явждаг. Тэгээд сүултээ тэгээд баг босоо байж байгаа амар санагдаад байна. Тонгоох шаардлага байна. Тонгоохор ч баг төвхтэй шүү дээ нуруугаар хатгаад. 19 оны наадам. За бас тухайн жилийн баяр наадам таны хувьд бол сайхан наадам болж. Одоо энэ улсын цолтон гэдэг том айлд хөл тавьсан. За энэ бол одоо нөгөө дээлтэй болгон багтдгоо улсын цолтон гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ сайхан том айлын хаалгыг татаж ороход одоо ямар байв? Олон жил бас энэ их спортоор хичээлээд үндсийн спортоор буцаж ирээд одоо бас ахаад 10 жил барилжээж энэ цол руу орж байгаа шүү дээ. Тий. За би 10 онд арслан болоод тэгээ 11 онд би бас 3 давсан юм аа. 3 даваад тэгээ 4-ийн даванд хэлбэг харцагтайгаа таарсан. Тэгээ ерөнхийдөө бол бас тэр жил бас их сайхан бэлтгэл бол бас нэг энэ арслан болоод жил бэлтгэл хийцэн. Жин одоо мас тэгээд насны хувьд ч гэсэн яг тэгшэрсэн сайхан л үеэс. Тэгээд би ерөнхийдөө бол тэр жил 3 давсан. Тэгээд дараагийн жил нь бишээ 16 онд би чинь бас 4 давсан. Сенатанд. Тэгээд 5-ын даванд Батмүгцаанд өвдөг шөрөөдсөн. Тэг яг ерөнхийдөө бол улсын наадмын босго тэгээд дээрээс нь одоо тэр улсын наадам гэдэг чи одоо тэр ямар хэцүү зүйл байд юм бэ гэдгийг ингээд жил болгон ингээд одоо унаад ирэх чинь мэдрээд ирд юм л. Тэгээд сүултээ нөгөө насны хувьд ч ингээд 30 нилийн гараад ингээд
яваад ирэхээр чинь бүр ингээд нэг хашраад, хальшраад яг барилж яхад бол нэг толгойн шидийн михэл орж ирээд идэг. Нэг бие нь хөдлөхгүй. Тэгээд одоо хэцүүл болж ирдэм билээ л дээ бие барайл. Тэгэхээр яг хуу нэлээ насч явцсан 36 7 нас хүрсэн тэр үедээ сайхан улсын начин гэдэг цолыг авсан. Тэгээд тэр наадан бол надад маш их сайхан байсан. Тэгээд яг хуу ер нь хүн гэдэг чинь бие гэхээсээ илүү эцэг их байгаагүй бол тэгээд бийж байхгүй юм л хорвоо орчлын юм чи. Тэгээд миний хувьд бол тэр зингэлдэх дотор алтан гэрлийн даваа юм гэж тэр аавынхаа нэрийг дурсгасандаа одоо сонсгосонд бол баярлдаг. Тухайн даваануудыг яриач. Даваа 2-ын даваанд яа 3-ын даваанд чинь гавыг арслантай. Тэгс 2-ын даваанд Баянгор аймгийн Арслан Баямөнх гээд арслантай таарад. Тэгээд 3-ын даваанд ч одоо Өрөнгөн улсын арслан гавыг арслантай амлуулаад байл та. Тэгээд 4-ийн даваанд Сүхбаатар аймгийн хараад Мөнгөнбаатар арцгатай нугараад. Тэгээд 5-ын даваанд одоогийн улсын гард Арангай цэнхрийн Бадарч гард маань амлаж авсан. Тухайн үед улсын арцгцалтай байсан. Тэгэл сайхан барилцсан да. Одоо танаас бол нэлээд олон дүү шүү дээ. Тэгэл байх. Тий одоо доотлын үеийн ороод ирсэн. Тэгээд ингээл бас амлуулчаа байж хат юу гэж бодож байгаа. Үгүй яг хөө сайхан одоо бас л ид байсан шүү дээ. Ид байлгүй яг хөө. Тэгээд миний хувьд чинь бол ер нь бивэл золгуул одоо ойлгомжтой. Золгоо хүртэл бол явж чадахгүй юм байна гэдэг байдлаар бодож ирсэн. Тэгээд тэгтээ би тэр нэг 13, 4, 5, 6 онд бас нэлээд гайгүй бэлтгэл жигдэрсэн. Заал танхимд гайгүй барилдадсэн үе ихгүй. Тэгээ тэр үед чинь нэг яг Бадарчд бас залуу байлаа ч дээ. Шинэхэн арслан болцсон. Ийм үе байсан баг. Тэгээ би нэг заал малны аймаг цэргийн барилдаан энтерт бас 3-ын даваанд амлаж барилдаад энэ тэр ерөнхийдөө нэг 2 жилүүд авцсан байсан. Тэгээ яг хуу эсэргээрээ бас тэр нэг тал таарна гэж юм байдаг хөөхгүй. Одоо нэгсэндээ бас нэг өмнө нэг 2 3 барилдсан. Дээрээс нь талан таарад. Тэгээд бас нэг ерөнхийдөө нэг тийм жодогийн мэдрэмж байгаа шүү дээ. Тэгээд тэр юугаараа бол яг надад бол тийм нэг цочоо багч гэх юм уу яг нэг тийм бэргсэн юм байгааг л дээ. Тэгээд за энэ барьцсанд очихоор нэг үйл заавал хийгээд үзэн гэдэг байт. Ерөнхийдөө миний хувьд чинь тэр жодоогоорч тэр үнсэрч тэр одоо бус барилдаанаарч тэр ерөөсөө баруун утгах хөмрөх тий тохох шүглэх энэ мехнүүд дээр л одоо хийдэг учраас тэр мехнүүдийг ч одоо нэгсэндээ тэр Японд байгаасаа 1000 гаранд авцсан. Яг нь тэр мэх маань ингээ орсонд л их баярлжлээ явт шүү дээ. Тэгээд бас тэр нь одоо миний заа сургасан багш нарын зач тус байжээ. Тэрийг бас давтчихсан да. Бас сайхан наадамд бас тавдалсан юм болов уу гэж бод. Батлагын цэцүүл таныг зөсчээсэн тий. Тэгсэн. Хөөс өөрөө цоловцсон шиг төгрөөстэй жагтцсан шүү дээ тийм ээ. Би даваал би ч бас тодорхой хэмжээнд их хурдан хөдлөд байна шүү дээ. Их хурдан гүүмээр болоод байна шүү дээ. Баярлаа. Тий баярлалаа. Тэгсэн чинь аль хэдийн бүр туг тойрох гэсэн. Харин би дараа нь өөрөөс нь асуусан. Үгүй чи ямар хурдан гүү вэ гэсэн чинь. Би харин бүр нэг үсэн чи туг тойрох ч байгаа тэгээ болсон шүү дээ гэж. Мөрөн дээрээс нь гараад тэгээд ингээд улсын цолны босго алгахаар их л баярлсан л байгаа л та. Засуул хүн гэж тийм сайхан юм да тийм ээ. Тийш үү. Ер нь одоо тэр засуулууд бас тийм одоо хөдөлгөөнтэй. Одоо ингээл тэр дээр үеийн мөхчүүдийн нэг богино хэмжээний бичлэгүүд явдаг шүү дээ. Засуул нь тэр хөлийн цэцрүүг оролдож гүйж очиад тэгэл өвдгөл суугаал хэн давсан болч гэдэг юм асуугаал тэ нэг хаана юм бол тэр мэр чинь ингээд нэг илүү гоё наадмыг чимэх маягтай. Тэгээд тухайн жилийн бас тренд одоо бас чимэг болвол Батжаргал засуул байсан шүү дээ. Тэр Батжаргал засуулынхаа ачаар бас нэг энэ нөхөр начин болцсон шүү дээ гэж харагдсан болов гэж боддог шүү дээ. Сенсацны эзэн болоод авсан.
Дүүн баруунжигүрээс солон дуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ зол боо гадруулах харалтнууд, дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй төмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардемагна. Таны хувьд одоо сүлд спорт хорооны даргаыг хийж байсан тийм ээ. Тэр талаар бас яриа. Шинэ жил хийв. Ер нь сүлд спорт хорооны маань онцлог юу вэ? Манай шүүгэн шийдвэр гүйцэтгэх газар гэдэг бол бас сайхан энергитэй газар байдаг. Манай шүүгэн шийдвэр гүйцэтгэх газраас одоо бас үндэсний өвхийн бас олон аваргууд ирсэн байна, арслангууд ирсэн, заанууд ирсэн байна. Мөн одоо олимпийн аваргууд ирсэн байдаг. Энэ нь бас одоо юутай одоо ингэж уялддаг вэ гэхээр бас ерөнхийдөө бол одоо ирчүү цугласан газар шүү дээ. Яг гоо тэр сайн муу яригдах янз бүрийн юм байдаг баг. Гэхдээ миний хувьд бол одоо сүлд спорт хороо буюу шүүгэн шийдвэрийн одоо газар бол одоо бас их сайхан энергитэй газар юм байна гэж ойлгодог. Мөн одоо сүлд спорт хорооноос бол маш олон сайхан өгчүүд ингэж гарч ирсэн байдаг да. Олон ч тамирчид одоо бас тэрүүгээр овголж тэр газраар одоо дуудуулж барилдаг тийм ээ. Тэгэхээр сүлд спорт хорооны хувьд одоо бас олон алдартгууд төрсөн. Сүүлд одоо танаас бацуур авраг авсан уу? Тэгсэн одоо би 2016 оноос 2019 оны сүүлд ажилласан. Тэгээд бацуур аврагт одоо ажлаа хөдлөж хийж гисэн. Одоо бацуур авраг маань бас цаашид дөрмжилбэл манай сүлд спорт хороо бол сайхан одоо явж байна. Одоо нэгсэндээ сүлд спорт хорооноос маань тэгээд дахиад өдөрсөн байж шүү дээ. Тийм байна. Тий. Сая ч бас өнгөрсөн жил одоо баасан хүн маань бас медаль авсан тийм ээ. Сүлд спорт хорооны тамирчин гэдэг. Тий. Тэгээ намайг ажиллаж байх хугацаанд бол одоо манай жудогийн амбассадортай сайхан тамирчид Отгонбаатар, Цогтбаатар, Цэнгбаатар гэх боксинг тийм ээ. Олимпийн тамирчид бол сайхан оролцож тэр дэлхийн медальтнууд бол төрж байсан. За, хөгжлийн хүчтэй бүхэн дэвжээг одоо та бас ихтэй ажиллагаа. Дэвжээнийхэн талаар бас яриа. Хэдэн оноос хойш бас энэ ажлыг хүлээж аваад хийж байна. Тий. За, хөгжлийн хүчтэй дэвжээний одоо гүйцэтгэх захирлаар ажиллаад одоо 2 жил болж байна. 2 жилийн хугацаанд яг манай өгчүүд маань сэтгэл сургалтаа мөнхийн өсгийн одоо зааландаа сайхан хийгээд за зуны бэлтгэлтэй ингээ гараад явж байна. Ерөнхийдөө бол нэг хөрч одоо нөгөө үе солигдно гэж байдаг шүү дээ. Тэр нь болоод яг одоо 80 оныхан маань одоо энэ барилдах нь багасаад 90 он бан 90 ахмад талбар орчод байна шүү дээ. Тэр утгаараа бас бүхий нэг үе солигдчиход байна. Тэгээд одоо залуу үе гаргаж ирэхийн тулд бол бас нэг бүх гэдэг чинь нэг 5-аас 10 жилийг зарцуулж ийж тодорхой хэмжээний амжилтанд хүрдэг тийм. Хүн болгон бас одоо барилдаад 1-2 жилдээ амжилт гаргана гэдэг бол байж боломгүй л зүйл. Ерөнхийдөө бол бүх гэлтгүү одоо хичээл сургууль дээрч тэр бусад спорт дээрч тэр ер нь бол нэг хүн 5-аас 10 жилийг зарцуулаад 5 жил зарцуулж гарч ирж байгаа тамирчин бол бас нэг нэлээд төгсөрсөн одоо төрөлхийн авьяастай ч байд юм уу ийм байд юм байна гэж миний хувьд бол ойлгодог. Тэгэхээр одоо нэг залуу үеийн цикл бол нэг одооноос нэг 5 жилийн дараа бол бас томцолтнууд төрөх юм байна гэж харж байгаа. За, ер нь бүх хүний Монгол эрх хүний жудгийг та юу гэж ойлгодог вэ? За, жудаг гэж үгийг одоо ингээд тайлбарлаж хэлэхэд айгүй төвөгтэй мэлээ. Яг яавал жудагтай байна гэж ярих юм тийм ээ. Миний бодлоор бол ер нь бүх гэлтгүү Монголд хүнч байд юм одоо хүн чанар те. Хүн чанар гэдэг чинь өөрөө жудаг руу орж ирэх юм болов гэж бодож байгаа. За адгийн натал нь одоо нэг бодлоо ярихгүй ч байд юм уу те. Одоо хэлсэн ярьсандаа байдаг ч юм уу. Эсвэл одоо нэг хацхаа хүндлэх байд юм уу. Тэгээ нэг харагдах байдлаас бас нэг хүндж бас нэг юм эерэг харагдах хандлагатай байх. Одоо барилдажсэн ч тийм одоо бүхий хувьд ч тийм тэвжин дээр барилдажсэн ч гэсэн нэг бас нэг эн чинь нэг
унагсан бөхөө ч юм уу те татаад босгогч байдаг юм уу. Тэгэл ийм хөө өчүүхэн юмнуудаас л тэр тухайн хүний одоо жудаг байдаг юм уу. Тийм ил байдаг юм болоо гэж боддог. Тэрнээс одоо яг тэр жудаг гэдэг юм чинь зөвхөн бөхрөө ингээд бүхэл одоо жудгаа алдсан гэхээсээ илүү ер нь тэр хүний одоо Монгол хүний энгийн одоо таны ч гэсэн бас жудаг хаана харагдах гэдэг чинь бас чухал шүү дээ. Тэгэхээр яг хуу миний ойлгож байгаагаар бол ер нь тэр зөвхөн бөхчүүд гэхээсээ илүү тэр хүн чанарыг л одоо жудаг гэж харах юм болов гэж би ойлгодог шүү дээ. Ер нь хүн чанартай явахад тэгээд аяндаа жудаг нь өөрөө ил байх болов гэж боддог. За амжилт гаргахын гол нууцыг та юу гэж ойлгодог вэ? За ер нь амжилт гэдэг чинь өөрөө тухайн хүний хичээл зүтгэл за бэлтгэлийн ур чадвараас л хамаарна шүү дээ. Амжилттай явахын тулд бол за одоо амьдралдаа баримтлах олон юм байгаа л өглөө эрт тусах бэлтгэлээ хийх за одоо тэр янз бүрийн архитектурнаас хол байх ч гэдэг юм уу те. Тэгээд зорьсон зорилготой үнэнч байх тэр бүгд дээр л хүний амжилт бол гардаг. Эсвэргээрээ бас одоо миний хувьд бол нэг одоо сүрхий одоо том цол аваад эсвэл одоо айхтар амжилт гаргаад явж чадаагүй нь бас би өөрийгөө тэрнтэй холбогддог. Миний бас амьдралд бол одоо бэлтгэлээс илүү бас өөр ажил амьдралаа зохицуулах гэх юм уу арай дэндүү бас энгийн явцсан ч юм уу мэтэр гэж боддог. Яг хоо залуу одооноос барилдах хүүхдүүд бол би хэлдэг. Та нар яг барилдах гэж байгаа бол миний алдааг битгий давтаарай. Хат нь бол алдсан юм их байна. Эргээд харахад те. Тэрийг бол залуу үед ойлгохгүй. Өнөөдөр болж ин мөнхийн залуу юм шиг боддог. Гэхдээ нэг өдөр л хүн харьцсан байдаг. Тийм л юм байл нь шүү дээ. Ер нь яг хоо тэрийг хүн чинь ингээд биеэрээ тулж иж ойлгодог. Тэгээд тэр ойлгосон юм а гэхдээ хүн бас хүнд харамгүй хэлж залуу үедээ ойлгуулж ивэл их зүгээр юм болоо гэж бод. Таны амьдралдаа баримтлж одоо зарчим юу вэ? За ер нь бол яг хуу миний одоо Японд би очиод ингээд сурсан Японы одоо бас нэг юм багш нарын заасан сургаалын дагуу явдаг. Ерөнхийдөө бол хүнд одоо ингээд улаан цай тий бодлоо ярьж болохгүй. Ярьсан бол ярьсан да. Цаг тохирсон бол тохирсон да тийм ээ. Ерөөсөө л нэг хүн гэдэг чинь тэрийг л баримталж явуул болох юм байна. Ягаад тэгэхээр хүн тэртээ тэргүй одоо эзэн нэгэн цагт тэр бодлоо ярьсан ил тодорхой болох учраас тэрийг бол бодтойгоор нэрээд ингээд ойлголцоод явах юм бол хүний амьдрал гэдэг чинь ингээд зааш. Яагаад тэгэхээр миний хувьд ч гэсэн одоо бас олон хүүхдтэй хүний хувьд бол тэр чинь ганцаараа амьдрах даваа юм бол өөр тийм. Ардаа үлдэх бас хүүхдтэй өмдөх ч бас өөр амьдрах хэвээр байна. Араасаа бас тийм нэг л атуу бас нэг хүнд муу хэлүүлэх тийм хиймэргүй юм байна гэдэг ийм бодлыг эрхэмлж явдаг л тийм л юм байна. За хин гэдэг гол хийж өгнө вэ? За энэ нь бол хялбар аргаар удаатай ураг за байцаатай ураг хоёр л хийсэн төлөвлөгөөтэй байна. Ханыхаа талаар ярил. Танаа хаанхын хүн юм бэ? Манай энэ чинь одоо ерөнхийдөө бол гарал үүсэл бол Сүхбаатар. Өссөн газар бол Дорнод. Тэ. Манай энэ ч одоо сайхан нэг одоо 6 хүүхдийн ээж сайхан энэ үү те. Алдарт их. Тэ алдарт ихийн одоо эргэжил алдарт ихийн 1-р удаа авна да. 6 хүүхдтэй гэж штэ. Тэгээ одоо энэ бүх хүн бол бас гэртээ орох цаг нь нэлээд бага байдаг тийм ээ. Тэлгүй яг сургуульд байхдаа ингээд наашаа шавчин тэгэл одоо яг л арыг бол ихнэр даана штэ. Гото тэгэл ер нь яг бэлтгэл хийж явах үед чинь тэгээд гэрт баг байдгүй штэ. Би ч одоо ингэж сүүлийн үед л бас ингэж хоол моол хийж попрод болгосон ш. Гэртээ ч байхгүй штэ яг энэ. Тэгээд тэр арыг дааж явна гэдэг чинь бас хүнд ажил дөө. Тэгээд хүүхд харна, хүүхд өсгөн хүмүүжүүлнэ гэдэг чинь ер нь бол тэгээд
ямар ч их сургуульд төгсснөөс илүү юм шүү дээ. Хамгийн гол юм нь таныг амжилт гаргаад ирэхэд бөөн баяр болно сайн. Тэгэлгүй байх уу. Тэгээд тэр чинь баг тэрний төлөө л намайг бэлтгэл хийлгэж байгаа юм чинь. Нэг өсөндөө тэгэл өөрийгөө орхиол. За миний өмнөөс яваад амжилт гаргаал гэсэн үг шүү дээ. Тэрэнд бол бас чин сэтгэлээсээ талархаж баярлж бас манай хүүхдүүд ч бас тэрийг ойлгодог байх гэж боддоо шүү дээ. Таны начин болоход бол их баярлж байсан. Тэгэлгүй байх. Бөөн баяр төлөж байна. Тэрний төлөө л хамтдаа сэтгэлэн шүү дээ ер нь бол. Начин гэлтгүү тэгэл олон тэмцээн уралдаанд зах юм мушгал байсан дөө. Ер нь тамирчин хүн тамирчин ч гэлтгүү дээ. Тэгээд энгийн ажил дээр ч тэр амьдрал дээр ч тэр амжилт олох ч хүний ардаа санаа зовж байгаа хүн бол тэгээд амжилт олохгүй шүү дээ. Сэргээр ардаа асуудалтай байх юм бол тэгээд баг буруу зам руу явна шүү дээ. Чимээ нэрэн газ орж ирэх шүжигнүүдад гарынхаа хоолыг хийгээд өглөө. Тийм амттай гоё байна. Гэхдээ яг хуу ер нь энэ таад маань бас сайхан сэтгэл гаргаад ингээд цаг зав зарцуулаад ингээд ирж байгаа юм чи миний зүгээс бас гарын хоол хийж өгвөл гэсэн бодолтой байлаа. Тэгээд цаашд бас орж байгаа бүхчүүд маань юм гарын хоолоор байлдаг болоос салхийг би хагаллаа шүү. Гэж уриалж байна гэдэг. Таныг бас хамгийн олон бүхний төрлөөр барилдсан бүх гэж ярьд юм байлээ. Ер нь ямар бүхний төрлөөр барилдаж яв. Аль улсад очиж ер нь бас барилдаж яв. За ер нь нийт бол яг хөө ингэж Казахстан, Кыргызстан, Узбекистан ч гэдэг юм уу, Солонгос, за Японы сонирхчдын сумаач гэдэг юм уу. Нийтдээ яг хөө би медаль харж байгаа нэг 12 төрлөөр улсын хэмжээс медаль авсан байгаа яг хөө. За тэгээд энэ медалуудыг бас их өрмөц гоё үлгсэн байна шүү дээ. Монгол орныхоо газрын зурган дээр ингээд яатсан. Энэ дээр бол одоо ингээд бүх хүч хөдөлмөр одоо хөлс шингэсэн медалууд байж байгаа тийм ээ. Медаль болгон л үнцэнтэй байна. Монголын газрын зураг дээр одоо ингэж хийж байгаа нь бас яг хөө нэгдүгээрт бас энэ чинь бас урлаг талаас гоё санагдсан. Тэгээ хоёрдугаарт гэх юм бол бас энэ олон орны энэ медалуудыг ингэж оруулж өгсөн баг. Тэгээд Монголд авчирсан шүү гэдэг санаа. Дэлхийн аваргын одоо медалууд нь бол тэр нутаг өвсгөл нутгаас эхэлж байгаа. Тийм байна. Тэгээд ингээд Азийн чанартай ба тэгээ ингээд дунд руугаа олон улс болоод энэ одоо дундгоос таашаа улсын аварга болоод ингээд явж байгаа. Өмнө говь дээр байгаа медаль байхгүй наа. Гэхдээ одоо өмнө говь дээр ирээл жоохон гацчихад байгаа юм. Засарчаад байна одоо уурхай ихтэй болооч тэр юм уу. Тэгээд одоо нэг юм байдлаар ер нь одоо ч тэгээ өмнө говь руу орж чадахгүй юм шиг байна. Тэгээд иймэрхүү л байна да. За энэ дотор гэх юм бол би энэ 15 онд энэ бүстэй барилдааны дэлхийн аваргад 2 дахь барилдаж байгаа та. Нэг Оросын бас нэлээд өндөг том бүхтэй барилдаж байгаад хожигдж явжсэн. Бүр ямар ч боломжгүй. Тэгээд цаг дуусчихсан. Тэгээ 10 секундэд би үлдээ ялагдлаа хүлээхээр байсан. Тэгээ сүүлийн 6 секунд дотор нөгөө Орос тамирчнаа яг цэвэр болгож тэгээ дэлхийн аваргад нь 2 дахь төрүүлжсэн. Одоо энэ жишээлбэл энэ нөгөө 2008 оны Бухартумны спартакиадын Шүгээр аврагт 2 медаль. Финалд мөнгөн медаль байх жишээний байна. Энэ 22 он гэсэн Тэгээ хамгийн сүүлд би одоо энэ саяхан болсон шүү дээ нөгөө спартакиадын юу чинь сүүлийнх юм да. Одоо энэ чинь 26 онд болох юм биш үү? Тэгээ энэ 22-т нь төрүүлээд тэгээ ерөнхийдөө жудоогоор бол одоо улсын аварга тэмцээнд оролцоо бол байсан. Тэгээ нэг харсан чи ер нь өөрөөсөө нэг 20 дүүхтэй барилдсан юм чсэн. Тэгээд гэнцтэй одоо болигээ тэгээ болсон. тэгээд одоо стежинкээ одоо энэ бол одоо таны яг л хөлсгөөч одоо хамгийн маа зарцуулсан медалууд. Яг уу Одоо оюутан байхдаа урд Японд сурж тавьж байсан медалууд нь аль вэ? Японд байна. Энэ Японых байна. Аа. Тэгээ энэ Японых байна. Өөр чинь хаана байна?
Тэгээ Японд чи ерөнхийдөө бас нөгөө юу өгчдөг байхгүй. Одоо манай чи ингээл юу өгöd нь штэ. Яг улсын аваргын чанартай тэмцээн биш бол медаль өгдөг. Аа. Аймгийн аварга. Японд ч одоо аймгийн аварга төрүүлнэ гэдэг чи өөрөө маш том жудоогоор бол амжилт байдаг. Тэгээ Японы тэр жудоогоор нөгөө хичээлэгсдийн тоон ямар үлээ. Тэгээд ийм цаасан дипломууд өгчдөг. Одоо яг нэр гарвал нөгөө жаазлцсан юмнууд байгаа л та. Би ингээ боддгийн. Зөвхөн даваанам гэж хүн ганцаараа байгаад эсвэл одоо энэ амжилтыг ингээ авч байгаа юм биш. Тэгээ ард нь одоо жишээлбэл түрүүн бас ярьжсэн ар гэртэй эхнэр хүүхэд за эхнэр нь дэмжиж, за аав ээж нь дэмжиж, дээрээс нь одоо дотны найз нөхөд нь дэмжиж, мөн одоо танил одоо нутгийн ч вэ, одоо хар илгийн ч вэ, одоо намайг дэмжсэн маш олон хүн байгаа шүү дээ. Тэгээ тэр бүх хүний сэтгэл шингэсэн медалууд гэж би боддог. Тэгээд энэ одоо ингээд хараа сууж байхад бол надад одоо олон тусалж тэрний хүчээр би энэ диз эрэхтэй явсан байна гэж би ингэж боддог. За мөн одоо энэ хүчний байгууллагууд те одоо анх Японоос ирээд одоо Ширб багшийнхаа буйнаар онцгой байдлын тамирчнаар ороод тэгээд эндээ сайхан барилдаад ингээд амжилтын гараа эхэлж ийсэн. Дараа нь бас ингээд Мят компани одоо бүх гэж зорлуулад бассан одоо тэндээ надад одоо тусалт тэмцсэн хүмүүс маань байна. Мөн одоо тэгэл энэ сүүл одоо шүүхэн шийдвэр гүйцэтгэх юмхий газрын сүлд спорт хороо гэсэн сайхан энэ том тоглоонд орж бас тэр сайхан одоо Монголын од улсын тамирчдын хамтаар мөр зэрэгцэж өнөөдрийг хүртэл ингэж явсандаа бас бахархаж явдаг. Тэгээд тэр үе үеийн одоо намайг дэмжсэн удирдлагууд чин сэтгэлээсээ ингэ талархаж явдаг. Ийм л байна да. Тэгээд ганцаар бол одооний цаана гарах боломжгүй. Тэгээд энэ олон төрлийн барилдаан дээрээс нь энэ медалийн арт бол олон хүний хүч тэгээд сэтгэл буян шингэсэн гэж би бодож явдаг. За юу гэдэг та одоо ингээд тэр Япон улсад жинхэнэ Япон хөрсөн дээр нь Япон жудог сурж ирээд одоо энэ Монголд одоо өөрөөсөө дүү найз нөхөдөө тэр ингэж зааж багшилж яваа өөрөө та. Таныг дагаж хүмүүс одоо сурья тооныхоо заагаад өгөөч гэж хүмүүс байна уу? За ер нь яг Японоос ирсэн даруйд манай хөвсгөлийн хүчний дэвжээ чинь нэг дэвжээ байгуулад тэгээд эндээ энэ хөвсгөлөөс залуучуудыг авчирсан байсан. Тэгээ ерөнхийдөө яг хоо би чинь ирээд удаагүй ч байсан. Хөрлөбатар ах маань санал тавиад за чи энэ дэвжээний залуу хөвчүүд жоохон жудуу за тэгээ өөрөө бас давхар хичээл одоо бэлтгэлээ хийгээд барилд гэдэг байдлаар санал тавиад би нэг жилийн хугацаанд бас хүүхдүүдэд бол жудуу зааж ирсэн. А тэр одоо тухайн үеийн хүүхдүүд нь болохоор манай энэ одоо Батчалуу начин байна. Өсгөл төр. Тэгээд даваа очир начин байна. Сандаг дөр начин байна. За тэгээд тухайчаас Амрын Батмөнх начин маань байсан байна. Батны Марслан маань байсан байна. Гэх мэтчлэн тийм Баасан жав. Дээрээс нь нөгөө манай Бүрөвдөрж Арслан галтын. Гэх мэтчин залуучуудтай би нэг өрөөнд хамт амьдарч өглөө хамт бэлтгэл хийж тэгээд чигшөөгийн жудогийн зал руу хамт ирж бэлтгэл хийж ингэж бас байсан үе байгаа л да. Тэгээд өөрийнхөө мэдэх чадах сурсан юм байна. Тийм яг одоогийн байдлаар бас дүүнэр маань бас тэр нэг отгой хөмрөө ч юм уу тиймэрхүү юмнуудыг бас тусч өшөглөгч гэдэг юм уу тэрийг бас одоо хүртэл бас хийж байгаа харагддаг. А тэрнээс хойш бол ерөнхийдөө бол би бас өөртөө цаг зав гаргаад ингээд хичээхгүй бол бас болохгүй юм байна гэдэг байдлаар тэгээд ер нь бол болцсон. Тэгээ болоод өөртөө жоохон цаг зав гаргаа ингээд хичээсэн. Одоогийн байдлаар бол яг хуу би ингээд багшлаад шавнар гаргаад байгаа юм бол одоохондоо бол хийгээгүй байна. Яг хуу миний алсын зорилго бол байгаа юм тийж. Би зинхэн одоо тэр жудо гэдгийг ч яг хуу одоо суралцаж ирсэн хүний яваар ингэр ханцунаас яаж өрөлдөх вэ? Ямар мехийг яаж хийх үуч гэдэг юм. Одоо жишээлбэл минийх ч одоо нэг хүнчин учраас хөнгөнжийн хүнжийн хоёрын бас барилдааны тактик юм нь бол өрөлтөө. Тэгээд чинь хурд хөнгөнжингийнх нь бас хурдтай хийх мэх нь бас
голцоо одоо үрээ те хөдөлгөөний юмнууд байдаг. Хүнжин ч бас тэр ингранцоноос бас дээгүүр барилтаа их ч бас том шал өөр барилтаа байдаг л та. Тэгээ тэр бүгдийг бол яг одоо энэ би ер нь энэ Японы уулсан хүүхдүүдээс бас зааж сургаж эхэлж байгаа. Тэгээ одоо дөнгөж хай скул буюу 12 дугаар ангид төгсөж ирээд Монголд одоо яг бүхэн гараар орж байгаа нэг хэд хэдэн сайхан хүүхдүүд байгаа. Тэгээ тэднийг бас зааж сургаад цааш нь бас ахиулаад явъя гэсэн бодолтой. Ерөнхийдөө бол яг тэр нутаг ус гэхээсээ илүү тэр чинь бол одоо нэгсэндээ заавал нутгийнхаа дах юм байхгүй тий. Тэгээд сурыг гэсэн өсөлттэй хөлтөл бол өөрийнхөө чадах юмыг заагаал сургаал явна гэсэн бодолтой байдаг. За тэгээд та бүхэн ярилцах цаг бас хэвэж байна. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авч нэвтрүүлгийн маань хойморт морилон саацсан тань маш их баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийнхаа сүүлийн асуултад таны хэтийн төлөвлөгөө алсын бодлосоо суулцаач ээ. За баярлалаа. Тэгээд миний цаашдын зорилго гэх юм бол би энэ өөрийнхөө одоо боломжоор гарах ёстой амжилтуудаа бол одоо гаргасан гэж үздэг. Одоо надад илүү шунах илүү одоо бодох юм бол байхгүй. Хамгийн гол нь өөрийнхөө алдааг өөрийнхөө одоо чадаагүй зүйлийг бусад дүүнэртэй одоо зааж зөвлөж тэр гаргаж чадаагүй амжилтаа одоо миний ойр дотны хүнээс гаргаасаа магадгүй одоо миний хөвч гарах юм билүү тийм ээ. Тэрийг мэдэхгүй. Гэхдээ хэрвээ тийм өсөлттэй хөвгт маань байвал тэрнийхээ төлөө мөн одоо залуу үедээ өөрийнхөө алдааг давтуулахгүй төлөө ингэж сайхан мөхчүүдийг бас гоё эерэг энергитэй сайхан ирээдүйн одоо үндэсний өв соёлыг тээгч сайхан эцэг Монгол ирчүүдийн төлөө өөрийнхөө чадах зүйлээ хийгээ явна гэсэн ийм бодолтой байгаа. Тэгээ тэрнийхээ төлөө хичээж ажиллана. Тэгээ өнөөдөр намайг бас ингэж энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танаа телевизийн хамт олонтой маш их баярлалаа. Тэгээ та бүхэндээ цаашдын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд яг бидний нэг хэсэг шиг бас нэвтрүүлэгт маань гоё сэтгэлээс хамтсан танд маш их баярлалаа. За одоо энэ давх уу яах уу? За дихгүй ингэх үү гэж. За одоо манай ч нэг сайхан хоол унд хийж идчихье гэдэг. Ингээд айгүй гоё сэтгэлээс орсон танд маш их баярлалаа. Танд болоо танаа гэр бүл ажралын дээдийг өсөн өрөө. Алаг өрсөн үргэлж инээдэр салгиж явах болтугай. Амьдрал нь үргэлж алхам алхмаар дээшилж агчаах болтугай гэсэн өрөөлийг өргөн барий. Таны бодож сонсон бүхсэл болгон сэтгэлийн бүтгэх болтугай. За маш их баярлалаа. За баярлалаа. За эрхэм өндөд үзэгчтэй үндсийн соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндсийн малчин телевизийн гардмагны нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн маань зочин амирт Хөвсгөл аймгийн Галзсамын харьяат Монгол улсын начин Алтан гэрлийн давааны морогдлаа. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзлаа баяртай. Зүүн баруунжигүрээ солон дуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо гадруулах харалтнууд, дээдсийн есөнхөлт цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй төмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бөхөө. Гардмагна